Хай, өвөө цэцэрлэгт нь хүргэж вэ? Өнөөдөр миний идэх ёстой юм бол 47. 50 г өндөг идэх ёстойсэн. 50 г өндөг. Данч хүрсэнгүй. Гэтэ яах вэ? Тэгээд 50 г хэл байна. Тэрийг грамлаад үзье. За энэ бас бараг 50 байна дөө. Нэг баг тослогтой сүгсэн. Энэ гэтээ баг тослогтой сүг шингэн сүг. Гэтэ яах вэ? Энийг уучаа. Би хараа юм шин жин авсан болохоор бас яг хэрэгэл мэдгүй л. Энд чинь 170 далгаж шүү дээ. Авахар яг нэг л байгаа юм уу? Тэгвэл энэ ялцчихгүй хэвчсэн байна. 170 гэх чинь бараг энэ хэсгийг авах байх гэж магадгүй. Тэгээд энэ үндснүүдийн тариад авчвал 400 болно энэ яг. За энийг угаагаад гяс шарчээ. Маш жоохон тосгээд 100 г боцоо хийчих. Тийм буцаж аягүй хурдан. Өчигдөр арай жоохон мөстэй юм хумууцсан чам. Өнөөдөр бүр хоолой сэргүнчижээ тэгээд амар сөнгө дуурайд байна шүү гэж. Би өнөөдөр нөгөө хэттэй жингээ хас 3 жилийн хөдөлгөөний жишиг менюгийнхэн хооллолтоор өнөөдөр хоолж үзье гэж утсан. Яг эрүүл мэндийн яамнаас нь ингэж гаргасан болохоор хаачиж найдвартай шинжлэх ухаанч байх гэж найдаж байгаа. Тэгэд яг энэний дагуу ингэж хооллоод байж байгаа хүмүүс 7 нэг 14 хоногийнхаа үр дүн хуваалцахдаа ер нь бол 2-5 хил хассан гэсэн нэг юм үр дүнтэй хэлээ. Энийг аюу сайн байна гэдгсэн. Оройн цагаар унтахын өмнө жоох өлсөж өгөө. Тэгэхээс биш ер нь бол яг хэмжээнд ч юм уу эсвэл идэж байгаа юм нь аюу гоё таарсан, нэг хөсгөх мэдрэмж авахгүй амттай болж ийн гэд тэгсэн. Тийм болохоор би өнөөдөр нэг үзье. Яана би нөгөө жишг менюг орчуулж өгнө гэж хэлчихэд худлаа яриа яваад идэг. За энэ 7 хоног ялцчихгүй нэг өдөр зав гаргаад орчуулж өгнө за. Гэхдээ энэ яг жишг менюгээр хооллох гээд гэртээ өөрөө яг хоолой хийнэ гэвэл айгүй их цаг авахар юм шиг баг өдөржингөө л хоол хийгээл өдрийн 3 хоол. Яг грамлал амар ингээд хичээж хийхлээр айгүй их цаг авахар юм билий. Хятадууд өөрсдөө болохоор яг энэ менюнийхээ дагуу хооллдог ийм хоолны газрууд нэгээч эсвэл хоолны газруудад нэг юм цэс гаргаач гэд тэгдээсэн байхгүй юу? Тэр нь баг үний юм байна. Өдөржингөө өөрөө ингээл юмаа грамлал хийгээд ах жоохон төвхтэй. Гэтэ яг хуу мэдээч нэг 2-7 хоног орчим өөрөө ингээ хийгээд сурчгаар ер нь гарт таслуулаад хурдан хийдэг болчих байх л та тий. Гэтэ мэдгүй. Би гэтэ одоохондоо бол ер нь яг энийг барихгүй. Би энэ 7 хоногт юм уу? Эсвэл ор гарч амжихгүй бол юм чи намайг дараа 7 хоногт цэсний хүүдийнэ хаалгаанд орно гэдгсэн. Тийм болохоор би юу ч гэсэн хаалгаанд орчоод тэгээд бас ган барих ёстой шүү дээ. Тэгээд энийг барьж эхлэх байх та. Энд чинь бас гэхдээ дэглэн биш шүү дээ. Ийм зүгээр л хоолж байх нэг хоолны санаа өгч өгөө, хэмжээг ингэж тохируулж өгч өгөө нэг ийм л арга юм шиг байгаа. Яг одоо миний хийжээ соусыг хараад аваарай за. Өнөөдөр би ер нь хятад хоол хийх талаар өөрийн бодлоо яриад байгаа за. Хятад хоол чи ер нь голчлон их хэмжээний тосон чарсан, халуунагоо болон чихэрлэг, гашуун амт, дамгаалсан хурц амттай хоолнууд байгаад идэг штэ тий. Тэгээд ер нь бахан хэмжээний бах, их хэмжээний ногоонхтой ногоо ер нь хоолны орцуудаа бүгдийг ингээд эхлээд тус нь бэлтгэжтэй. Махуул эхлээд махан амтлаад тус нь шараа бэлтчихнэ. Эсвэл жигнэт чанаад ч юм уу тий. Ногоонхтой ногоонуудаа ихэвчлэн цэвэрснийхэн дараа халуусанд тальт болгоод авчтیں۔ За тэгээд өндгөө бол одоо төрүүлээ шаарчдаг ч юм уу тий. Тэгээд хоолндоо хийх орцуудаа бүгдээрингийн их тосонд одоо ингэ шараад, нийлүүл шараад тэгээд дээрээс нь соус амтлагчаа хийгээд тэгээд гаргачтیں۔ Ер нь голчлон юм байгаад идэв. Тэгээд ихэнх энгийн хоолнуудын соусанд болохоор ордог нэг тийм соусыг хэлээд байгаа. За тэрэнд болохоор сой соус, хясааны соус, тэгээд давс, сахар, дахианы булан ийм нунтаг дахианы булан хятадд хэрэглээд идэв. Амт нь нэг дүрлжим дахианы булан байдэн штэ Монголд байгаа гэдэг. Тэрнээс арай зөөлөнд амттай жоохон чихэрлэгдүү жоохон маги шиг амттай гэх юм уу. Тэгээд дээрэс нь жоохон ус хийгээд тэгээд крахмал хийж төгрүүлээд тэгээд ер нь ногоо махтайгаа хамтдаа хуураад гаргачтээ.
Энэ соусыг бол аюу олон хоолнд хийдэг юм. Тэгээд хоолоо гаргасныхан дараа ногоон сонгон сармис хатаасан чили энтрэ хоолн дээрээ цацаад дээрээс нь халуунтаа сасгаж амтыг оруулаад тэгээд идэндээ энийг хараа амар инэттэй 26 г болсон байгаа. Ганцхан ширхэг сам хорхоо заа тэгсэн чи сам хорхоо 10 г-ыг идэх ёстой гэдгийгсэн байсан заяа. Ганц ширхэг сам хорхооны талыг идэх юм багтаа гэж одоо гайхаад за. Тэгээд уншсан чинь яг энэ сам хорхоо биш нэ хатаас нь сам хорхоо идэв штэ тий. Шилэн тэгээд идэг. Тэр юм бэлээ. Гэтэ би андуураад дэлгүүрээс тамын авсан болохоор одоо яа гэхтээ тэгээ ганцхан ширхэг сам хорхоотой шил уугаад. Гэтэ тэр яг жишг менюны дагуу би өдрийн 3 хоол яг өөрөө хийгээд итгэхэд бол хангалттай гайгүй цадгаар юм шиг санагцаа. Нэг амар өлсөд байх нь гайгүй. Зүгээр өдрийн 3 удаа нэг өөрөө хоол бэлдээл нэг жоохон юм бэлдээд ингээд ахын цаг хугацааны хувьд жоохон төвөгтэй л санагцсан. Тэгэхээс бусдаар бол ер нь гайгүй. Ер нь гэхдээ хятадуудаас өөрсдийнхөө үндсэн хооллолтыг давс их байна, тос их байна. Энэ хоёрын хэмжээг багасгах хэрэгтэй гэдээ өөрсдөө аягүй их анхаардаг болсон. Тэгээ заавал илүү ч тэгэлдэхгүй ер нь хүмүүст нь эрүүл мэндийн яамнаас нь ч тэ давс тосныхаа хэмжээг хязгаарлах хэрэгтэй гэдэг эмчнэр бол аягүй хэлдэг болсон. Миний анзаархад хятадууд нэг хооллолтон дээрээ илүү японочдыг дөрөх гэдэг юм шиг санагдаад идэв. За бай бай.